За. Тэгэхээр өмнө хэдүүлээ Баян айлын охины эрэлт гарсан Тимберлан залуугийн түүхийг ярьж байсан бол энэ удаад Баян айлын охиныг хулгайлаад авч яваад хөдөө айлд авчираад яаж одоо тэр өндрөөс хөрсөн дээр нь буулгаж байгаа талаар ярилцах болно. Келинка Сабина гэх Казахстаны өөртөө үзэх юм бол бүр амар саваадаг комеди кино байгаа. Харин синхэн өнөөдөр аль чадхаар энэдмийн хэсгүүдийг нь орчуулад оруулахар шийдлээ. Тэгээд Орос болон казах хэлтэй хүмүүс нь өөрсдөө киногоо бүтнээр нь үзчих юм бол амар калаш шүү. Тэгээд олон лам ярихгүйгээр шууд кино руугаа орцгоё. За тэгэхээр кино маань нэлийн Баян айлын Дубайн хамгийн том ресторануудыг эзэмшдэг айлын эрх охин Сабина өөрийгөө танилцуулан амьдрал нь ямар сайхан байгаа талаар ярьж байгаагаар эхэлдэг. Гэтэ тэр бүхэн нь зүгээр л манай хүний мөрөөдөлд нь байх ба нөхөр нь авч суухдаа саях шиг Дубайд баян амьдруулнаа гэж авч байсан юм байна л тэ янз байна. Сабина маань өөрийн яаж энэ авалд буюу хөдөө орнотогт ирээд тоос шороотой зурлаад байж байгаа түүхээ өгснээр кино маань үргэлжилдэг. Тэгэхээр Сабина маань жилийн өмнө Алматагийн дундаж нэгэн Баян айлын өдөр бүр шопинг хийдэг, машинтай, найзуудтай, түүнийхэн бүх төлбөрийг нь аав нь хийдэг. Ер нь бол мөрөөдлийн амьдралтай охин байж л дээ. Бүр казак соёлоо огт мэддэггүй, хүндэтгэлгүй ханддаг. Үндэснийхээ хоолоо үртэл за бараг л наад өмхийн юм яаж иддیں гинэ тэрэ гээл. Нэг өдөрч найзуудтайгаа мөрөөдлийнхаа хурмын талаар шивэр авир гэж байжсэн чинь Жоннигээд арабын шах бололтой бажка баахан харуул хамгаалтайгаа ороод ирвэ. Манай Сабина ч шууд л тгийг шидээд зүгтаа зоог барьж байсан чинь мен Жонни ч бас л эхнэр хайж ирсэн байж таарад шууд л надтай гэрлээч гэж байгаа юм л та. Мэдээж Баян Дубайн дүр эсгэж байгаа юм хойно. Тим ийм хөрөнгө орд харш байгаа. Этергээл байхаар нь манай Сабина ихэндээ үнд орох гэж оролцсон ч гэсэндээ эцэст нь зөвшөөрчлөлт таарж байгаа юм л та. Нилээн ууцсан байсан болохоор яг юунд зөвшөөрөөд хаашаа яваад байгаагаа огт ойлгохгүй явсаар өглөөс ирэхэд нэгэн хөдөөний айлд бэр орцсон байдалтай ухаан орноо хөрхий. Галгал. Мэдээж хаана ямар сонин газар сонин хүмүүстээр аваад ирвэ гээл баахан шокордог ч гэсэн мен Жонни бол энд хоёулаа амьдрнаа бэ битэргээл сайхан шийдсэн гар байна лээ. Гэтэ ер нь бол угийн казак юм уу исламын шашинд ихнэрээ хулгайлаад авч явдаг нэг тийм соёл байдаг байсан шүү дээ. Ер нь бол нэг тиймэрхүү процесс болсон гэсэн санаа. За тэгэл тэр өдрөөс хойш манай Сабина орой болгон тэмдэглэл болгож видео хийж эхэлдэг. Уйлаалаа хэрвээ энэ бичлэгийг олж үзсэн бол заавал Алматад байгаа манай аав ээж хоёр тавьж үзүүлээрээ. Намайг тулгаалаад явуулахгүй байна аава ээжээ тэргээл. Жоннигээд байсан чинь өнөөх нь Жанибек болж таарсан. Тэгээд миний утас, паспорт, холбоо барих бүх юм үнэтэй цайтай Гуччи, Луви хувцснуудыг бүгднийг хураагаад авцсан. Хашаанаас хүртэл гарахгүй байгаа гээл суужсэн чинь хадам ээж нь орж ирсэн. Бар 3 тасалаа гэтэргээл. Хашаа хороогоо цэвэрлээ. Юу хийгээ суугаад байгаа юм гэтэргээл загнастай. Тэгсэн манай Сабина угийн казак соёлоос хол гэсэн шиг хэлийг нь ойлгодоггүй зөвхөн орсоор л ярьд юм байна лээ. Тэгэл хоёулаа нэгнийгээ юу яриад байгааг ойлгохгүй сууж исэн чинь Жанибек орж ирээл орсоор чи одоо бэр болсон тэгэхээр явж тэр аяг тав угаа энэ гээл уурлаастай. Мэдээж Сабина ч мөчөөгөө өгөхгүй байхаар нь Жанибек тэгвэл чамд хоол өгөхгүй гэж авнаа. Сабина ч зас гээл протест зарлаад хоол идэхгүй байх гэж нэлээн гүрийнэ хөр хэмнэ. Гэхдээ тэгэл эцэст нь хаан нь мэдэгдэхгүй газар үлсэж өгч байхаар хамгийн ихэнд олдсон боломжтой үе энэ газраас зүхтаа гэж өөрөөртөө шийдэл гаргадаг. Нэг л учраа олохгүй дургүй хог шүүрдээ зогсож байсан чинь хадам аав нь гарч ирээл бас л яаж шүүрдээ дагаа балаа авгаавэ гэтэргээл загнаад унахаар нь Сабина чинь please show me how to do it гэтэргээл шууд англиар нэрч мөрөөл. Ядчихт нь нэр бас л нэг нь орсол мэдэхгүй нөгөөх нь казак хэл мэдэхгүй учраа олцохгүй да англиэл ашиглах вэ да. Юудаач аваараа заалах нь гэсэн нэрээр хамаг хогоо шүүрдүүлээд панаалтаа зогсож байсан чинь ээж нь удахгүй конохтоор ирнэ гэж юмаа бэлдэхгүй юугаа хийгээд байгаа хухаа хүүрвэ чи гэдэргээл үглээстэй. Конохтоор гэдэг нь манайхаар тэ найз хамаатан юу гэдэг ер нь бол гэртэн зочин ирнэ гэсэн санаа. За мэдээж Сабина маань үндэснийхээ соёлоо баг багаар суралцсаар л байгаа юм л та. Хүмүүстэй хийж хүндлэл үзүүлэх, цугласан хүмүүсийн хамгийн доор нь сууж цай хоол хийж өгөх нэ тэрэгээлээ. Гүнчтэй бас сайжирд юм байгаа зү гүйлгчнэ гэдэг шиг л. Ирсэн хүмүүс нь ч танаа бэр чинь хаанаас ирсэн ямар овгийн хэтрийг нь асуухад мань хүн тэднийг ойлгохгүй ч гэсэндээ нэг тэгс ингэс хийдэл хариулдаг. Тэгсэн тэнд нэг чихэн дээрээ тамхи тогтооцсон баачка танаа бэр чинь соёлоо мэддэггүй, цайч яgal мэдхгүй юм байна штэ. Энэ цайн одоо хүрцэн ч ах шиг гэтэргээл өглөөд байхгүй юу?
Тэгэхээр Сабина манай Пиалка гэдэг хүмүүсийн аягандаа үлдээсэн цайнуудыг нь хийдэг нэг сав байд юм байл та. Яг нь хүмүүсийн шавхруунуудыг нь хийдэг сав. Тэрэндээ хийх гэж байсан цайнуудаа бүгднийг цуглуулж байгаад манай Баажкагийн аяганд нь хийгээд буцаагаад өгч байгаа юм. Өнөө хөнч мэдхгүй тамшаалаад ууж ирхдэг. Энэ явдлын Сабинагийн энд ирээд хамгийн анхны удаа шишаа татаж, хамгийн анхны удаа сайхан залуудаа өнсөлцөж, хамгийн анхны удаа шампанс ууж тасарч байсан шиг нэг сайхан мэдрэмж төрүүлсэн үйл явдал байдаг. Тэр шөнийн бүх буудлууд нь битүү эсвэл хаалттай байсан юм уу яасан бүх хэсэг хүмүүс нь тэдний гэрт нь хонхоор болсон талаар Сабина маань бодохын сацуу ранк өндөртөнүүд нь орон дээр арай жуулууд нь диван дээр тэгээд бүр нуснууд нь газраар зулж унтсныхын донд нь манай Сабина ч гэсэн байлгүй яах вэ? Манай хүний одоогийн мөрөөдөл нь бол энэ газраас бушуухан зугтаах. Гэхдээ оролдлого бүртэн түүнийг барьсаар л байдаг. Нэг өдөр төмөсний шуудайнд орж нуугдаад түүнийг нь хот руу зовоорлох юм байна гэсэн чинь хөрших рүү зөөж таарад бүр эвдэрсэн дугуйг өөрөө засаад зугтаасан чинь мань өвгөн илжигэн дээр дахиулсаар барьж авсан байдаг. Ер нь бол зугтаах боломжгүй гэсэн санаа. Гэхдээ хамгийн хэцүү юм нь 7 хоногийн дараа тохиолдсон ба тэр нь юу вэ гэхлээр манай хоёрын хурмын яслал нь чашуу гэдэг Казакстанд хүндлэл гэхүү баяраа гэхүү илэрхийлээд нэг тийм чихэр шиддэг тийм соёл байдаг аахгүй юу. Тэгсэн тэрийг над руу сонин чихэр шидээд яг танихгүй ахын урд дуулж байхад нь ёслуулаад урд нь байсан тавганд нь хүмүүс мөнгө тавиад байсан. Гэтэ тэр дуучин өвгөн бүгдийг сүүл наваад явцсан л та гэж Сабина маань үргэлжлүүлэн түүхээ өгүүлнэ. Ер нь бол манай хүн анханасаа ингээс соёлтойгоо танилцаж эхэлж байгаа нь л дээ. Оройн мэдээж баахан уулт муулт бүжиглэл дэрсэн хүмүүс нь өөрсдийн хишгээ хүргэлт эднэр бололгүй яах вэ? Хүмүүсийн явсны дараа мэдээж бэр нь тэр хаваа хураах ёстой хийдэж манай Сабина хаалхаа түгжээд би юу ч хийдэггүй та нар өөрсдөө хураа гэдэг тамиг татаад арх ууцсан л зогсож байна. Мэдээж хурмын анхны шүн тэгэхээр нөхөр нь хосуудын ажлаа хийх гэсэн Сабина өнөөхрөө наашаад авцсан өхөөгөөд явуулсан чинь Жанибек аав ээжийнхээ өөрт нь орж унтнаа гэж. Тэр цагаас хойш мэдээж тусламж ирэхгүй гэдгийг нь баг багаар ухаарсан Сабина шинэ амьдралтаа дасахаас өөр сонголтгүй болж эхэж байгаа. Хашааныхаа тариалан дээр нэрснээ мод руу амар хараал нэг юм хайгаад байсан юм. Нөхөр нь чи юу хайгаад байгаа гэсэн чинь ээж чинь луван авидэр гэдэг байна гэж авдаа юм да. Гэт хизэнээс луван модон дээр ургадаг болцсон. Чийлрээл хөвдөж байсан чинь Сабина гэсээр ээж нь гарч ирээд сүүс хаалгахаар явуулнаа. За тэгсэн зэ. Сайн уу намайг Сабина гэдэг. Тэгэхээр хэрэг юм байна. Хоёулаа тохироод нэг жоохон сүү гаргаад авчихэд хөө. Надад чихэр байна. Чи өдөр болгон өв сэдв залхаж байгаа байлгүй дээ. Нэг ганцаа чихэр өнгөчихгүй юу? Намайг зүгээр туглаа байна гэж төсөөлөд жоохон сүү өгчихдөх үү гэсэн чинь өнөөх нь баахан зэргүүцээд тэрэлгүй яах вэ? Гэхдээ ихтэй бас манай хүнч бас жоохон ч ихсэн сүүтэй ирнэ нэг үед дээр. За тэгэл хонин дээр тариа хийгээд тариал гэх бах та энэ вакцин гэх юм болов. Би бас ерөн Сабина дөө бас тэгсэн мэн хүн өнөөхөө хоноо ховстож мовстоод ингээд зүхтаараа гэсэн шиг инээж мэдээдсэн бас. Дараа нь бүр хоньны дотор гэдэс цэвэрлүүлэх ажил оноолгоно. Мэдээж хамгийн хэцүү заван ажил байсан нь тэр гээд шүн өнөөх бичлэгээ хийнгээ уйлж байхдаа энд бүр нэг ч юм байхгүй ямар ч өвчнийг эднэр нэг сонин гуйрг маяар имжилдэг. Тэр нь манайхаар одоо сүүлний тус гэж байгаа. Тэгээд манайд чинь бас хөдөө айлууд шар эсвэл сүүлийн тусаар хамаг юм шийдчихдэн шүү дээ. Ер нь бол яг тэрнтэй адил. Тэгсэн нэг шөнө бас л гэртэн гонхтаар ирээд ирсэн нэг охин нь шөнө өөрөө шээж чадахгүй болохоор мань хүн өдий сан болчоо шээж сураагүй юугаа хийж явж исэн ухаа байж гээл тайлт загинцсан чинь өнөөх нь уйлаад гарч байгаа юм л да. За тэгэл харагдаал зогсож байхад нь мань Жанибек гарч ирээд өдөрлөгт явлаа чи цуг явах уу гэсэн чинь манай Сабина за чамтай явна гэж юу ийсэн итэр гэсэн чинь өнөөх нь өөрөө л мэдэхгүй юу гээд нойлын агааржуулагч авснаа гонжомныхоо ингэрлүүн цацаж мацаал гонэрээ саваахан. Ядчихт нь дүүш гэж өлегтэй юм байхгүй баахан нүхтэй хажууд нь байгаа хүмүүс нэвт шувт харахаар заяа. Нойл нэгж мангар том баасны ялаануудтай дээрээс нь нойлын цаас гэж байхгүй. Зүгээр л хуучны нэг тийм том ном байдаг. Би ядчихт нь сүүлийн 10 ходсон байхгүй болцсон болохоор би зохиол нь яаж дуустайг мэдэхгүй байгаа. Хот орохоор заавал дахиж авч дуустал нь уншнаа гэтэр гэлээ. Өнөөх хөөцөлтүүд багцд хариад байсан хоньыг нь гарах гэж байна гэсэн сургаар. Бөөн үйлэн болоод би та нарыг шүүхэд дүгэн муусан алуурчд гэдэр гэлээ. Бөөн сүйд болсон ч эцэст нь мань хүн махыг нь майр амтрах идэж таарж байгаа юм л та. Нэг өдөр нөхрөө хардаад хэрүүл хийж байсан хүүхэнтэй өөрийг нь хилчин гэж бодоод муудалцаа зодон хийснийхаа дараа дөрмийн дагуу ганц сайн найзтай болж авч байгаа юм да. Алтан шаш гих ба манайх хоёр хамаг амьдралаа ярьж буухалж явнаа. Нэг өдөр цагдаа тэдний авуулд ирсэн сургаар намайг хулгайлсан гэд өөрөө Казакаар хэлэх гэж оролцсон ч өнөх нь ойлгохгүй байхаар нь алдан шашаар орчуулуулад өргөтөл бичиж өгөөд хизээ ирж хүн хулгайлсан нөхдүүдийг баривчлах бай гэсэн чинь өнөх нь та хүлээгээд байж ий гэд яваад өгч байгаа юм. Цаг 7 хоног сар хүлээсэн ч өнөх нь мань хідийн хамаатан байсан болохоор
яг тусалж таарна шүү дээ. Яаж зүгээр ах уу баг өдөр болгон л шуудангаар хот руу захаа явуулдаг байсан ч шууд ингээ хүүхэн ч гэсэн эцэстээ тэдний хамаатан байсан байж тааралгүй яах вэ? Тэгээд бүх захианууд нь хадан ээжийнхэн гарт нь байж илгүй яах вэ? Тавилан юм да. Бүр хуучны аргаараа л онхонд захиа хийгээд далаа шиддэг шиг усны савнд хийгээд гол руу шидсэн ч өнөөх нь одоо юу гэж л явсаар хагаад хот руу орж таарахав. Сабинач нэг өдөр амар шийдсэн алхам хийгээд тэднийх нэг шүүхэд өгсөн ч гэсэн бид бүгдийг мэдэж байгаачлан бас л тэдний хамаатан байж тааралгүй яах вэ? Тэгээд юу гэж л хамаатнуудаа шоронд хийх вэ? Сабинаг бол одоо чи зүгээр надтайгаа гэрлээд энэ ч нэ сайхан амьдраа л гэж хэлж байгаа юм. Өөрөө нь бас л уйлалаа нөгөө манайх чинь хэрвээ удаан яриад байвал хоёулаа хамаатан болоод дуусан шүү гэдэг шиг Сикасахи становиц родственникам гээл уйлалаа дараагийн плана хилдэг нь одоо ухаарсан үлгэр жишээ бэрийн дүр тоглоод бүгдээрээ анхаарлаа сулруулсан байх үед нь зугтааж гэртээ харих байдаг. Дараагийн өдөр нь интернет байхгүй явуулд хашаан дээр нь өөрийнхөө профайлыг зурснаа. Хоёулаа энд өөрсдийн сошиал нэтворкийг үүсгээгээд бүр хоорондоо чатлаад унаа. Дараа нь аавынхаа табаког аваад гар аргаар хийсэн шишээга татаад галзуурч өгнөө манай ирч. Тэгснээр нөгөө хэддээ баригдаад гэрийн хооронд орохоор болоод алдан шаш ирэхэд нь манай хоёр ч уцаар бараг шоронгийн шилний наан цанаас ирж байгаа юм шиг л ярьчмаар адил. Бөхөө донгортохоор нь кукушка надад дахиад энэ айлд амьдрах хэдэн хоног үлдсэн бэ гэсэн чинь нөгөөх нь ку гээл нэлээ хэдэн удаа кукудаад байхаар насаа би fuck you кукушка гэлээд ирээстэй. Алдан тэр хоёр өхрөө цуугаад ирж байх замд нь өнөөхөө social network дээр сайн өгтөө танилцъя гэд хариу ирсэн байсан чинь доор нь алтан шашин яригчин ууртаа нөхөр нь катан булны буюу явгам энэ юу болоод байна гэдэг нэлээд ууртаа байдалтай хариу бичсэн байдаг. Гэхдээ манайхаар reply юм уу да. Дараа нь агуулгын утгартай амьдралыг өнгө оруулах гэж манай хоёр чинь караоке нэгээд боулинг, голф, бүр казино хүртэл нээдэг. Нэг өдөр аав самовар дээр цай чанадах гэсэн чинь өнөөхөн мэдхгүй болохоор Жонигоо зараа чануулж байгаа юм л та. Тэгсэн дараа нь аав ээж хоёр нь манай бэр чинь яасан сайхан цай чандаг болоо вэ гэсэн чинь манай сабин чинь би ч ингэж чанаал ингэж хутгаал идэргээл. Тухлаа баахан аашиж гарсан чинь өнөө хоёр нь баахан магтаастай. Ер нь бол хүүгээсээ илүү бэрдээ дуртай болж эхэлж байгаа юм. Аав ээж хоёр нь. Бүр аавынхаа нууцаар арх удгийг нь мэдсэн бас тэрүүхэн тэндээ их нэрт нь хэлэхгүй гэж сүрдүүлээд ямар л нумалтаа авцаа бас. Алдан шааштай ер нь бол байнга л казакл суралцсаар л байдаг ба нэг өдөр бүр агуулгын зоопарк нээгээд гисэн байдаг. Яг уу хамгийн ховор амьтнууд гэж хэлсэн ч гэсэндээ амьтнууд нь бидний мэдэх хадуу, хонь, үхэр, нохоо өдргээл өдөр болгон л хардаг амьтнууд байж таарж байгаа юм л да. Тэгээд жахтан такс нь 200 тенге. Тэгээ 200-аа төлөөд үзсэн хүмүүс нь та нар ховор амьтан гэсэн бидтэй гэсэн чинь. Энд чинь манай Алматад бол ховор амьтнууд штэ өдргээл. Дараагийн өдөр нь тэдний хамаатны нэг юм гоё үстэй Нагашбек гээд хүү ирдэг. Тэгсэн нэлээ хулгай байр манай Сабинаг инг тиг гээл бас хөөхөн дайн зарлаад тахнаа. Гэтэ мэдээж манай Сабинагийн дошин дээр нь байхад юу гэж дийлэх вэ? Яг Нагашбек тэднийд сүндэт буюу одоо юу ч ихтэй одоо нөгөө доотлын махнаас нь хэсгийг нь зүсээд авдаг нэг тийм ёс байдаг байхгүй юу? Тэрийг хийлгсэн. Тэгээд гэрт нь хүмүүс ирээд мөнгө үлдээгээд байхаар нь манай Сабина чинь бараг л сар болгон жижигээр нь зүсээд байвал бүр амар бизнес юм уу гэтэр гисэн шиг л байж идэг. Хэсэг хугацааны дараа манайх хүнд дахиад нэг асуудал гарч ирдэг нь тэднийд ирсэн шинэ бэрнэ. Гэтэ тэр нь хөндийн үргэлтийн тамирчин байдаг ба нэлээ танхаа баачка заяа. Мэдээж асуудлаасаа салах ёстой болохоор шинэ бэр ирэхэд хамаатнууд нь цуглалдаг учраас манай Сабина маань баахан худлаа зөвлөгөөгөөд хамаатнуудынхаа өмнө ёстой амар дог тохоо болгоод хийчихдэг. Ядчихт ямар ч бэр гих шинж байхгүй аав ээжээгээ загнаал өөрөө хөвтчээд зурагт үзэж байхад нь өнөөгөө шатчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хт. Манай бичлэгийн байнгын ивент гэдэг мастер дэлгэц засварын газар руу барьж очиод туултал нь үйлчилгээ авсан гиндэ. За тэгээд манайхаа таны зурагт болон мониторын дэлгэц нь хагарсан юм уу? Асахгүй аль эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол та мастер дэлгэц засварт хандаарай. За тэгээд таны зурагт яг яагаад дэвдрээд байгаа, одоо үед гараад байгаа QLED, OLED, Neo QLED, Mini LED зэрэг зурагтнуудын аль нь танд тохирох, хаанаас хямдхан зурагт авах гэх мэт маш олон асуудлын шийдлийн талаар та бүхэндээ YouTube-ийн сувгаараа дамжуулан хүргэх гэж байгаа бөгөөд монитор тусаж байгаа ASMR бичлэгийн дуу дурсны өндөр чанартайгаар оруулж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд та бүхэн ороод 4K-гаар үзэх боломжтой юм байна. Тэгээд YouTube-ийн линк нь бичлэгийнхаа description хэсэг дээр бүгдийг нь зоочихъя. Тэгээд утас нь 88889102 хаяг нь офцероос дээш өгсөд 72 дугаар хотхонд байдсан байна л шүү. Тэгээд page болон Google Maps-ийн линкийг нь доор мөн оруулчихна. Тэгээд та бүхэн зурагттай холбоотой ямар нэгэн асуудал, эргэлзээ, сонирхсан зүйлс ч юм уу байх юм бол бүгдээрээ мастер дэлгэц засвар руу хандаарай. За.
бичлэг рүүгээ орцгоё. За тэгэл манай тамирчин чинь гівтчээд л ажилдаа зараад байхаар манай хэд шинэ бэрээ хүүгээсээ салгаад буцаагаад гэрэл рүү явуулахаар болно гэж. Бөө баяр хөөр болоо шаар мар шидэл байжсэн чинь мань Сабина нэг мэрэгэн санаа орж ирдэг нь. Яг энэ кейс шиг өөрийгөө тултал нь үзэн ядуулж чадах юм бол намайг ч гэсэн хөөгөөд явуулчих юм биш үү гэсэн адын бодолд хүрдэг. За тэгэл тэр өдрөөс хойш өөрийгөө үзэн ядуулах гээл шүн гитэж очиж айлгаал гэрт нь ирсэн зочдыг амар шорбог хоолоор дайлаад л. Гэтэ шүн аавж хоёр нь нэг л их сэтгэл дундуур нөгөө тэрний бэр вэ штэ. Тэрний бэр ёстой алт шиг бэртэй. Гэхдээ нэрээсээ үнэ азтай улсууд юм а гэтэргээл. Сабинад нэлээд урам хоогорсон байдалтай ярьж байхыг нь сонссон манай хүн жоохон санаа зовоод харамсаад гихүү маргааш нь өнөөх алтан бэрийн аавыг гэртээ дуудаад ёстой гараад хоолоор дайлж цайлж гарнаа. Аав ээжин цохноо магтаалаа явж амар миний охин гээстэй. Тэр өдрөөс хойш авуулын амьдрал манай Сабинад анхны удаа жинхнээсээ таалагдаж эхэллээд өглөө болгон эрт тусаад угаалга инээтрээ хийж мэгээд л хотын хэллэгээрээ бараг зургийн альбом гэж мэдэхгүй хөдөөний Instagram мэтэр гээл. Гэхдээ нэрнгэсэд хуучны Instagram ч одоо манай зургийн альбом юм байна шүү дээ. Бүр зөвхөн бэрүүдийн цуглаадаа жаргал зовлонгоо ярьдаг центр байгуулад шинэ найзуудтай болсон орол байдаг. За тэгсэн энэ бас гал заяа. Кино театр эсвэл тийм үзэх газар байдаггүй болохоор нэг хүнээ билетийг нь авч өгөөд өөрөө кино үзэхээр явуулаад нөгөө хүн нь аймагасаа үзэж ирснийхаа дараа нэгэнгүү тосгоныхоо хүмүүст ярьж өгдөг нэг тийм заншилтай болсон байдаг. За тэгээд болоогүй твэг тоглон хүүхдүүдтэй шагаан надхаа хийгээд хамаг юмыг нь хуухамсныхаа дараа гэрийнхээ хамаг ажлыг хийлгэнэ. Хэдий хот руу явах боломж нь манай хүнд зөндөө гарсан ч түнд энтхийн амьдрал нь илүү хөгжилтэй, өөрийн үндэс соёлтой суралцаад шин зүйлсийг экспириенс хийх нь илүү гоё байгаад энд хэсэгтээ үлдэхээр шийдэж байгаа юм л та. Өнөөхөө Бейрутынхээ клубийнхандаа бүр нөхрүүдээ яаж аратан мэд эднийг хардаг болох, яаж хардуулаад өөрийнхөө үн цэнийг өсгөх талаар зөвлөгөө өгөөд сүүлдээ бүр хамгийн шилдэг биерийн тэмцээн зарлаад шагналал нь галтгооно хэрэгсэл байдаг. Хин хурдан борцох харих уу, угаалгах хийх үү, аяг таваг угаах уу, хог өхөр саах бүр хэнэн илүү фэшн модель вэ гэх зэрэг сулиатаа хитэн тэмцээн хийж гинэ. Алдан шанш маань хатан мэжтэйг асуудалтай түүнийг нэг хүндэлдэггүй байнга загнаад байдаг болохоор манай Сабина өөрийнхөө зайг тавьж өгөөд хэмжээнүүд дээр нь ялуулсаар хамгийн шилдэг бэрдээ өөрийгөө биш алтан шаштай зайгаа тавьж өгч байгаа юм л та. Гэхдээ хатан мэж нь бөөн хөөр баясал болохын зэрэгцээ Сабинаг маань чи чинь зөв шийдвэр гаргасан байна гэж хамагтаастай. Киноны турш хончон шиг л байгаад Жанибектэйгээ манай хүн наануу цаануу буухалсаар байгаад дастын байгаа үстэй гэдэг шиг л сайн болцсон учраас болоод авчиж байгаа. Өнөөхөө Бейрутын клубийнх нь хүүхнүүд нь шөнийн клуб орж үзээгүй гэхээр нь өөрийнхөө дурсан өдрийг давхцуулаад бүр тосгоныхоо шөнийн клубыг байгуулад гэрийнхээ хөшгөр өөртөө палаж идэр оёд авцсан ч шиг. Клубийнхаа нэр нь Уродливый пони буюу одоо царийн муутай одоо морь гэх юм уу да. За тэгэл шоун дээр нөхөр нь ирээд хайртай шүү гэтэр гэснэ. Алтан эми гэднэр бэлгэлээл. Нилээн согтсон байж ихтэй манай хоёр чинь байнга чонд fuck you гэдэг байсан дуучлаарэ. Гэхдээ Жанибек зүгээр дээ би барыг дасцсан байна да гэтэр гэжсэн. Нэг нь нууцыг согтуу толгой аваачаад дийлгээд хачиж байгаа юм л та. Тэр нь юу байсан бэ гэхлээр яг үнэндээ энэ бүхнийг Сабинагийн аав нь манай Жанибекийн гэр бүлтэй тохироод Сабинаг хөдөөгийн амьдралд нь ёс заншилд нь сураг гэж мөнгө өгөөд даалгасан юм байна л та. Гэхдээ тэгээд тэрийг мэдсэн мань хүн чинь хаг юм орд юм байгаа зү. Гэтэ согтуудаа хэлсэн болохоор Жанибек бол өөрөө юу ч санахгүй байгаа. Харин Сабина маань ер нь хот руу буцаж явхаар шийдсэн ч гаднаа бол юу ч мэдээгүй юм шиг л дүүрээс хэд байдаг. За тэгэл өхөрн туглах цаг нь нэлээд өгцөн байсан болохоор одоо төрөөд эхэлсэн байна гэдээ тухлаа ашиж байгаад хороондоо нөгөө гурвыгаа түгжээд алтан шаштай салах ёсоо хийхдээ заавал хотод над дээр ирээрээ гэж хэлэхдээ өөрийнхөө хамгийн нандин бугуучуд хүнд үлдээдэг. За тэгэл хоттой буцаж ирээд аав ээжийнхээ хараанаас салж өөр ажил хийж үндснийхаа хилээ багагийн хүүхдүүдтэй цуг суралцаж эхэлдэг. Нэгэн сайхан өдөр дахиад хизээч өнөө хэдтэйгээ уулзахгүй нэ гэдэг юм орон алхаж байхад нь өмнөөс нь цагаан борт байхан хүү адил Жанибек гартаа баглаа цэцэг барьсаар сүрлэг сайхан цагаан бороод авхуулсаар ирснээр кино маань дуустдаг да. За тэгээд нэлээд инээдми маш хурдан өрнөлттэй кино байгаа. Тэгээд бүтнээр нь үзвэл илүү гоё ойлгон шүү маань. Тэгээд юмыг ухаарч ойлгоход хизээч ороодохгүй. Тэгээд бид нар өөрсдийнхөө өв соёлоо маш сайн биш юм а гэхэд тодорхой хэмжээнд мэддэг байж ёс заншлаа хөндлөн шүү гэсэн мессежийг хүргэе гэж энэ киног сонголоо.
Тэгээд би ч өөрөө нэг тийм соёл шашин машин үндэс угсаа гэдэг тийм төрлийн хүн биш л дээ. Гэхдээ яг ямар чухал вэ гэдгийг энэ киног үзэж байхдаа маш ихээр ухаарч авлаа. За тэгээд суралцаад байж тээ манайхан. Нэр энэ кино маань дахиад ганц 2 ангитай юм байна лээ. Тэгэхээр хүсвэл синхэн дараагийн ангийг нь ч мөн оруулаад өгч болно шүү. Тэгээд комент бичээрэй манайхан. Тэгэхээр ер нь бол сайн муу шүүмж хейт те бүх комментуудыг чинь би бүгднийг нь уншдаг. Тэгээд гоё комент бичиж болно шүү. За яг үнэхээр шүүмж гэж бичсэн комментуудыг бол би хүлээж авдаг. Ямар ч тийм контекстгүй орж ирж байгаа хараалын тийм хейт комментуудыг бол би шууд хаалгахдаг байгаа шүү манайхан. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.